За үзэгчдээ нэм гарагийн амралтын өдрийн мэндийг дахин хүргье. Монголын хөлбөмбөгийн 2024-өөс 2025 оны улирлын үндэсний дээдлигийн тэмцээний за 2 дугаар тойргийн бас хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг энэ 12 дахь 7 хоногт таарч байна. За лигийн хамгийн олон удаагийн буюу 13 удаагийн аварга Эрчим клуб за Анжлын дээдлигийн тэмцээнийг эхний 11 тойргийн дараах байдлаар тэргүүлэн гарч ирсэн Дэрэн клубтэй тоглолтыг хийх гэж байна. За мөнх чулуу эзэнтэй Дэрэн клуб өнөөдөр талбайн эзэн багийн хуваар тоглох бол амар эсгэлэн эзэнтэй Эрчим клуб талбайн зочин багаар тоглох юм байна. Шаран гөмсгөлтэй тоглоно. За талбайн шүүгчээр Хаш Эрдэнэ, туслах 1-р шүүгчээр Гал Бадрах, туслах 2-р шүүгчээр Инх болт, 4-р шүүгчээр Ариун болт гэсэн шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллах нэ. За Эрчим өнгөрсөн 23 тоглолтод Дэрэнг 9 удаа хожиж исэн гэж хэлж ирсэн. Тэгээд үүний 5 нь бол яг лигийн ихний 5 учраа байсан. 2015 2016 онд бол Дэрэн бол маш залуу бүрэлдэхүүнтэй шинэ баг байсан. За гой гаргаад өгсөн. Сайхан чулуу амжаад очсон Ютаро! Фунами! Тонер цаг нээлээ. За урагшаа суулаа гаргаад өгсөн дамжуултан дээр хаалгач амжаад очсон болоод чи хаалгачи холдуулсан бөмбөг Ютарогоос ойгоо таалганд орж байгаа харагдлаа. За сая бол цохилтгоос илүүтэй Ютаро байрлаа зүг үзсэн. За энэ Сонон дамжуултыг гаргаж өгсөн юм байна. Хаалгач явуулсан. За Ютаро хөл тавьдсан. Тэгээд ойгоод оржээ. Икеочи Соногийн дамжуултаар довтлогоо ихэлсэн. За энэ Соногийн дамжуулалт. За Соногийн тэгтээ гоолын дамжуулалт гэхэд бол хэцүү яагаад гэвэл хаалгач хүрээд Ютарогоос гол орлоо. Ютаро Фунами энэ жилийн дээдлигийн тэмцээний 19 дахь голоо их өөр нэр дээрээ бүртгүүллээ. За тоглолт эхнээсээ гол орсон. Тун сонирхолтой тоглолт эхэлж байна. За Соно бол төвийн агс дээр Ютаро урдаа. За 97 дугаартай Жавахир Азамов гэж легионер тоглогч өнөдөр гарсан. За энэ тоглогч бол одоо мөнх хөргөлтөө хамт хамгаалтан дээр байгаа хойно харагдаж байна. За Эрчмээс бөмбөгний ард Аяла Маурисио, Сантино. За энд Брайан Никос гэдэг 3 Аргентин нэрдсэн байна. За Улья Эрнанге бас нэг Аргентин байгаа. За нэгэн үрэлтээр гаргаж өгөөд хоёрын үрэлтээрээ цогсон энэ удаад Сантиногийн цогцолтыг хаалгач Батмагна. Баярлаа. Маш их шаардсан техник гүйцэтгэл бол хамаагүй л. За энэ удаад явсан солгоо цогтлоо. Хөндлөж онсоо Ютаро. За Ютаро ч ихний одоо 20 минутанд таалгыг 2 милаачих төглөөдөө. Коу. За Коу дээр алдаа гарсан. За ер нь анх хоёр хойно үлдээ бусд нь бүгд урагшаа орсон байгаа харагдаж штэ. Ульфа Про зэрэгэлтэй көчлөө шүү. За ороод ирсэн мөрглөө. Гол! За хийлж одоо яриад одоо шүүс атаагүй байтал гол орууллаа. Эрчим бол одоо ерөөс яалт ч хөлөө цохил дээр гол боломж гол давуу тал байгаа. За онцолж исэн 3 тоглогчийн нэг бол галтын төгөлдөр. Тоглолтын 29 дэх минутанд тооны харьцааг мөргөж тэнцвүүллээ. Сантиногийн дамжуулалтаар хаалганд мөргөд гол хийчлээ. За Эрчим клубын одоо өнгөрсөн 10 жилийн бас түүхийн одоо салшгүй хэсэг болсон чухал тоглогчдын нэг галтын төгөлдөр хаалганд сайхан мөргөж гол орууллаа. Хариу тактик Эрчмээс бол бас орж ийн. За дагуулаа гаргаад өгсөн далаа цэрэн баруун дараа давж үлдсэн. Энд Соно бөмбөгтөө гаргаад өгсөн Эрхэн баяраа. Зогсон бөмбөг. Алгонсонгүй. Саяутад дутлаа явлаа шүү гэхдээ. Тэснэраа мэдрээд бас тоглолтод юм. За Соно зөгтөө. Хаалгач хоёрын үрэлтээр барьсан. Эвгүй цохилчүү. Аль нэг тал руу чиглэсэн, булан руу чиглэсэн бол эвгүй. Ялтчгүй эвгүй цохилт байхаар байсан. Хүч одоо тэр бөмбөгний чиг одоо голцсон болохоос хүч уналт энэ төр бол. За аль баг тэнцээ бол ер нь ашиггүй шүү. За ингээд шүүгч тоглолтын 1-4-ийн цаг дуусгасныг зарлж байна. За Эрчим клубээс тэнцээний голыг төгөлдөр оруулсан бол тоглолтын ихний голыг Ютаро Фунами Дэрэнгээс оруулсан. За ингээд багуудын тоглолтын 2 дугаар агс эхэллээ. Шууд огор цоглоо. Икеучи Соно. Рен. За зүүнний тоглогч нь баруунд гарцсан дамжуултыг бас гоё л өгж байна. Яа сая бараг энэ хүрдэг илүүчлээ дээ. Ютаро үлдээсэн, хүрүсрэн, буцаасан. Засаа цохилд байна уу? Зүүндээ өгсөн Соно.
16 руу хийгээд өгсөн мөнх хөргөлийг давсан ороод ирсэн. Яа рэн. За энэ удаа дамжуулт өгсөн. За Батмагна хатгаад гаргаж байна. Талтаваа 23-24 бас хоосон. Ийм байгаа. За салгаж чадсан Готов. Азамоо юусрыг явсан занд нь хаяад хөл дээр нь ажиллаад явсан шүү. За пасс нарийн давсан. За Готов үлдээсэн Батвилгүн хөрсөн. Азамоо гаргаж байна. Сантино. За гар байхгүй гэж үтсэн. За энд Азамоо цэвэрлсэн. Сантино аваад баруун цасаад ангаа ингээд цогсон. За энэ бол одоо битэйгээ наацсан гараа хойно авцсан байсан үйлдэл байна. Батмөнхийн хувьд бол одоо ингээ гараа ингээд бүр ингээ ардаа авцсан байдалтай харагдаж байна. За Батвилгүн зүүн тоглосон Ган Эрдэнэ эсрэг. За 16-аар орлоод өгсөн Сантиногийн пасс. За энэ Азамоогийн мөргөл тааруу. За тэгэл түүнээс хойш бол одоо дэрэн 7 тоглолтод 5 хожиж 2 тэнцсэн байна. За Билгүн цогсон. Араас нэмсэн. За хаалгач руугаа татсан Батмагна. Тогтоогоо дурагшин лав сүлсөн. За шүүгч ингээд үндсэн цагийн сүүлийн шүглийг хүлээлээ. За ингээд дээдлийн тэмцээний 12 дахь 7 хоногийн сүүлийн тоглолт, хаалтын тоглолт лиг 13 удаагийн авраг Эрчим клуб. За 11 тойргийн дараах байдлаар лигийн тэмцээнийг дэргүүлж байсан дэрэн клубүүд оронд болж тун сонирхолтой 100 минутын тоглолт байлаа. Голуудыг Ютара Фунами дэрэнгээс за нөгөө талаас бол галтын төгөлдөр Эрчим клубээс орууллаа. За ингээд өнөөдрийн тоглолтыг үзсэн нийт үзэгчдэд баярлалаа. Дараагийн 7 хоногийн тоглолтуудаараа эргүүлж цаа юм цэнгэлт хүрээлэнд одоо маш олон үзэгчид ирж үзэж энэ тоглолтын уур амьсгалыг нэмэгдүүлж хэмнэлийг одоо өсгөж тоглогчдын сэтгэл зүй одоо урам зоригийг нэмэгдүүлсэн сайхан тоглолт боллоо. За ингээд баяртай үзэгчтэй сайхан амраарай.